Сайн байцгаана уу? Холон Vibes тавтаа морилно. За өнөөдөр болохоор Солонгосын төдийгүй Азийн хамгийн үзэсгэлэнтэй жүжигчин болох Сун Ягигийн талаар ярихаар бэлдсэн байгаа. За жүжигчин Сун Яги маань дебютгээ хийгээд 29 жил болж байгаа. Энэ хугацаанд маш олон гой драмануудад дүрийг бүтээж та бидний болон олон хүмүүсийн хайртай жүжигчин болсон. За мэдээж энэ их өндөрлөгт хүрэхэд цаана нь бол маш олон зүйлийг бас туулж өнгөрүүлсэн байгаа. Ер нь амьдралын юм баялаг түүхтэй жүжигчин. За тэгээд мэдээж олон хүний хайр хүндэтгэлийг хүлээсэн байхынхаа хэрээр эргүүлээд анти фэн бас олонтой байдаг. Өөрийг нь дагсан цуурхал цуу яриа ховж ив бол маш их байдаг. Тэгэхээр өнөөдрийнхөө дугаараар энэ бүх зүйлсүүдийг та бүхэндээ гоё бэлтгээд хүргэх болно. Дуустал нь хамтаагаарай. Тэгээд намайг дэмжиж subscribe, лайкад харахаа мартаоцай. За жүжигчин Сун Яги маань 1981 оны 11 сарын 22-ны өдөр төрсөн. Гэхдээ түүний бичиг баримт дээр нь 82 оны 2 сарын 16-нд төрснөөр тэмдэглээтэй байдаг гэсэн. За Сун Яги жүжигчин айлын ганц хүүхэд бага ахт нь аав ээж хоёр нь салаад тэгээ ээж дээрээ өссөн. За бага ахтаа ээж нь шууд Сөүл рүү нүүгээд тэгээ Сун Яги жүжигчнийг Сөүлийн бага сургуулиудад сургаад явж исэн байгаа. За энэ үед болохоор ааваас нь хэдийгээр салцсан байсан ч гэсэн Сун Яги жүжигчийн ээж хоёрыг нь Сөүл рүү нүүгээд амьдрахад өвөө нь аягүй их тусалсан гэсэн. Аавынх нь талын аав нь илүү их тусалсан байгаа. Тэгээд Сун Яги жүжигчнийг сургуульд орохдоо сургуулаа төгсөхт нь гих мэтчлэн тэр болгон дээр нь дандаа ирж хамт байдаг баяр хүрэгдэг байсан гэсэн. Тэгээд нэг ярилцлаган дээр болохоор намайг хүмүүс ингээд айлын ганц ээжтэйгээ хойлохны амьдардаг байсан болохоор нилээн ганцаардаж өссөн гэж боддгоо. Гэхдээ би бол ерөөсөө ганцаардаагүй. Ээж минь миний эгч шиг, миний сайн найз шиг байдаг. Тэгээд намайг бол маш их хайраар хайрлаж өсгсөн гэж ярьдаг. За тэгээд зөвхөн хайраар хайрлахаас гадна ингээд амьдралын ухаанд аягүй их сургадаг байсан. Хатуу байх үедээ хатуу байдаг байсан гэж байгаа. Хизээ нэгэн цагт ээж нь байхгүй болсон нөхцөл ганцаараа бие дагаад амьдраад явах чадвартай байх ёстой гэж захиж хэлдэг байсан гэсэн. Тиймч болохоор өөрөө ерөнхийдөө хоолоо бас хийчдэг, гэрээ цэвэрлждэг, панчаануудаа бэлтждэг гих мэтчлэн бие даах чадварыг нь илүү дээшлүүлээд явдаг байсан гэсэн. Сөүлд нүүж ирснийхаа дараа бага ангиасаа дунд сургуулийн 2 дугаар анги хүртэл уран гулгалтаар хичээлдэг байсан байгаа. Сун Яги жүжигчин маань өөрөө эндээ аягүй дуртай цаашдаа энэ уран гулгалтын спортын тамирчнаар карьераа хөөж явах хүсэлтэй байсан. Гэхдээ тухайд гэр бүлийн санхүүгийн асуудал болон үеийнхэн хүүхдүүдээс оройтож эхэлсэн арай дагаж явж чадахгүй байна гэдэг шалтгаанаар болсон байгаа. За ингэж явж байгаад дунд сургуулийн 3 дугаар анги буюу 1996-нд найзтайгаа нэгэн зарыг харсан. Тэр нь болохоор 10 жилийн хүүхдүүдийн дүрмт хувцсны модель шалгаруулах ийм тэмцээн байсан. Тэрэнд ороод төрүүлсэн байгаа. Ингээд моделийн тэмцээнд төрүүлснээр 1996-нд аль бие усны дебютгээ хийсэн байгаа. Үүнийгээ дараагаар болохоор зарим нэг драма кинонуудад маш жижигэн богино туслах дүрүүдийг бүтээж явж байгаад 1998 онд Солонгос даяараа нэлээд өндөр үзэлцтэй байдаг байсан ситкомд тоглосон. Энэ дээр болохоор Уу Хэ Гю гэдэг дүрийг бүтээсэн. Өөрөө тухайн үед 18-19 настай байсан ч гэсэн их сургуулийн оюутны дүрийг бүтээж маш их олны танил болох гараа нь эхэлсэн. За энэнгээрээ маш их олны танил болоод олон найруулагч нарын бас харцыг булаагаад анхаарлын төвд орж эхэлсэн байгаа. Гэхдээ тухайн үед болохоор олон найруулагч нар Сун Яги жүжигчнийг тийм удаан бол явж чадахгүй гэж үздэг байсан байгаа. Яагаад гэх юм бол Сун Яги жүжигчин маш юм хурдан ярьдаг. Ярианаасаа болоод бүтээх дүрүүд нь юм хумигдмал болоод ирнэ. Тийм болохоор нөх урт настай жүжигчин бол бишээ гэж үздэг байсан байгаа. Гэхдээ 2000 онд тоглосон жүжигчин Вон Бин болон Сун Сенгонтой хамтран тоглосон Кавер Тунга буюу бидний сайн мэдэх Зүрхэн Чингисэн намар драмаагаараа бол тэр бүх өөрийг нь үгүйсгэж байсан найруулагчдын амийг тагласан. Энэ драмаагаараа болохоор өөрийгөө ямар өөр дүрийг бүтээж чадахыг хэр сайн жүжиглэж чадах ирээдүйн жүжигчин бэ гэдгээ бол аюул сайн харуулж өгсөн байгаа. Үүний дараагаар бидний сайн мэддэг зочид бодлын эзнээс ахуулаад Глори хүртэл эдгээр маш олон драмануудад тоглосон байгаа. За драмагийнхан талаар ингээл ярих бол илүүц байх гэж бодож байна. Харин илүү сонирхолтой байх үүднээс тухайн драмануудтай холбоотой жүжигчдтэй холбоотой тиймэрхүү back story болон гарч ирсэн цуурхлуудын талаар бол бэлдсэн байгаа. Та бүхэн аль драмад нь хамгийн дуртай вэ гэдгээ комент хэсэгт бичээрэй. Хамгийн эхнийх нь болохоор 2003 онд гарсан All In буюу Бүгдийг нь гэдэг драма байгаа. Тухайд Монголд гарч байхдаа бас 3 марл од бүгдийг нь өшөөнийг нь юу ч хэлээд нэг иймэрхүү 2-3 төрлийн нэрээр бол гарч ирсэн санагдаж байна. За энэ драма болохоор
Тухайн үедээ л гэхэд 6 тэрбумын төсөвтэй хийгдсэн драма байгаа. Маш өндөр төсөвтэй хийгдсэн. Тэгээд мэдээж Солонгос дотоодыг Аз руу ч гэсэн гарч исэн аюу алдартай болсон драма. За энэ драмагаас хойш ингээ хоёр жүжигчин маань үерхэж байгаа гэдэг цуу яриа бол гараад хоёр жүжигчин үерхэж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тухайд бол аюу олны өмнө нээлттэй үерхдэг байсан. Тэгээд И Пёвон жүжигчин за Сун Хye-кyo бол миний амьдралын хамгийн сүүлийн эмэгтэй байна гэж нэг ярилцлагандаа хүртэл ярьж ирсэн гэсэн. За харамсалтайгаар жил хагасны дараагаар энэ хоёр жүжигчин бол салсан байгаа. За тэгээд салах шалтгааныг нь бол нөгөө байдгал нэг завгүй цагийн хуваар ийм тийм гэдэг шалтгаанууд байсан боловч ойр дотных нь их сурвалжууд болохоор И Пёвон жүжигчин гэд өөр хүмүүстэй бас уулзах явах иймэрхүү асуудлууд гарч ирсэн болохоор Сун Хye-кyo жүжигчин салсан гэдэг тийм одоо мэдээлэл бас байгаа дээ. 2004 онд жүжигчин дуучин Рэйнтэй хамтраад Full House драманд тоглосон. Энэ нь бол мэдээж бас амжилттай болсон. За драмагийнхаа талаар бас мэдээж нөгөө скандал бол гарсан. Тухайн үедээ хоёр жүжигчин маань ерөөсөө үерхдэхгүй гэдэг мэдээллийг албан ёсоор цацж исэн. Гэтэ харин KBS телевизээс хоёр жүжигчнийг нөгөө chemistry нь аюу гой байгаад байсан болохоор үерхсэн гэдэг тэр цуурхлыг нь үнэн болгох гээд нэлээ ингээд түлхээд байдаг гэсэн. Аюу олон энэ хоёрын талаарх нэвтрүүлгийг бэлдэх гаргах хүмүүст ингээд тэр цуурхлыг нь үнэн болгож харуулах гээд байдаг гэсэн. За харин энэ драманд тоглосныхаа дараа хэсэг хугацаанд уран бүтээл хийхгүй байж байгаад 2008 онд жүжигчин Хёнбинтэй хамт тэдний амьдардаг ертөнц гэх энэ драмаагаараа бол камбэк хийсэн байгаа. За энэ үеийг болохоор жүжигчин Сун Хye-кyoгийн одоо жүжигчний карьерийн 2 дахь үе гэж ярьд юм байлаа. За энэ дээр бол ингээд аюу хөөх юм үсээ тайруулсан юм чоолктой юм үстэй гарч ирдэг. Энэ бол Солонгосдо бас нэлээд од болсон. Маш олон эмэгтэйчүүд ингээд үсээ бол тэгж тайрч янзлж исэн гэдэг юм байна. За энэ драма болохоор өөрөө бас аюу гоё драма байсан юм аа. Ийм romantic одоо гэхдээ ингээд бас амьдралын олон зүйлсүүдийг аюу гоё харуулсан хосуудын харилцаа тэгэл ажил карьер гэд би бүр тэгтээ одоо яг нарийн сайн санахгүй байна. Хэрвээ та бүхэн үзээгүй байх юм бол заавал үзээрэй гэж зөвлөмөр байна. За тэгээд мэдээж энэний дараа хоёр хос маань албан ёсоор үерхэж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ харамсалтайгаар 2 жил гарan үерхэд жүжигчин Хёнбин цэрэгт явхаас өмнөхөн энэ хоёр жүжигчин албан ёсоор ингээд салсан гэдэг мэдээлэл нь бол цацагдж гарч ирсэн. За тэгээ хүмүүс яг ингээд жүжигчин Сун Хye-кyo одоо цэргээс эртэл нь хүлээж чадахгүй болохоро явхаас өмнө ингээд салчлаа гэдэг бас одоо хүмүүсийн тиймэрхүү хандлагууд бол байсан. За үүний дараа харин 5 жилийн дараа драмаагаараа камбэк хийсэн 900 сон жүжигчинтэй хамтран тоглосон Тэр өвөл салхилсан салхи гэдэг драма байгаа. За жүжигчин Сун Хye-кyo бол харааны хөгжлийн бэрхшээлтэй хүний дүрийг бүтээсэн. За тэгэл мэдээж дахиад 100 сон жүжигчинтэй скандал гарсан. Гэхдээ энэ скандал нь тэгж амир яваагүй. Хоёр тал айлалаас нь үерхдэхгүй гэдгээ бол албан ёсоор мэдгдсэн. Тэгээд энэ тэнд явж байгаа зураг хөөрөг юмнууд нь байхгүй учраас тэгс хийгээд намжаад өнгөрсөн байгаа. Сун Хye-кyo жүжигчин одоо тоглосон драма болгоныхоо гол дүрийн эсрэг талын одоо эрэгтэй жүжигчиндээ скандал гардгаар алдартай байгааддаг. Гэхдээ өөрийнх нь зүгээс болохоор яг л хоёрхан жүжигчиндээ И Пёвон болон Хёнбин жүжигчинтэй үерхэж байгаагаа албан ёсоор хүлээн зөвшөөрч ирсэн. Бус нь бол тэгээл дандаа л цуу яриа л байгаадсан. За харин ингэж явж байгаа 2016 онд Солонгос төдийгүй Аз дажинкин ингээд тесрэлтийг үзүүлсэн одоо драманд тоглосон Нарны үр сад гэд энэ болохоор Сун Жунгийн жүжигчний цэргээс халагдаад шууд ирээд тоглосон драма байсан. За харин Сун Хye-кyo жүжигч маань 3 жилийн дараа камбэк хийсэн юм бүтээл нь байсан. За энэ дээр бол тэгээд Сун couple гэд бүр хүмүүсийн одоо нэрлэх хэмжээний хүртэл энэ хоёрын chemistry бол үнэхээр гоё байсан байгаа. За тэгээд энэнийхэн дараа болохоор 2 удаа үерхэж байгаа гэдэг скандал гарсан. Гэхдээ аль нэг нь болохоор өгөөсгчээсэн. Үерхээгүй зүгээр л ингээд драманд тоглох явцсан аягүй сайн дотны найзууд болцсон гэд. Тэгэж явж агаад шууд гэрлэж байгаа гэдгээ зарласан. 2017 оны 10 сарын 31-нд хурмай хийх болсон гэд. За маш олон фэнүүдээ бол баярлуулсан. Нөгөө фикшл Сун гэд дүр дуртай байгаадсан чинь тэр нь бодит амьдрал дээр хосууд болж байна гэхээр фэнүүдээ бол маш их баярлуулж байсан. Тэгээ Сун Жунгийн жүжигчин бол Сун Хye-кyo жүжигчин бүр үнэхээр хайртай дурлсан гэдг нь бол бүр тухайд мэдэгдэжсэн. Өөрийнх нь дотны сайн найзууд жүжигчд байгаа. И Квансу, Жун Инсон, Ча Тэён гэд алдартай энэ хэдийн нөхөрлөлийг бол аягүй сайн мэддэг. Энэ хэдтэй болохоор бүр ярьжсэн гэсэн.
Би үнэхээр Сун Хэ Кю жүжигчин ингээд дурлалчихсан. Зөвхөн энэ хүнтэй л хамт байж энэ хүнтэй ингээд цаашдаа амьдралаа холбомоор байна гэж ярьжсэн гэсэн. Энийг нь болохоор Ча Тэйон жүжигчин нэг нэвтрүүлэгт орж явахдаа ярьжсэн. Драмагийн гоё хосуудаас бодит амьдрал дээрх гоё хосууд болсон. Тэгээд маш олонний анхаарлыг татчихсан хурим найр болсон. Гэхдээ харамсалтай нь энэ гэрлэлт нь 1 жил 8 сар үргэлжлээд дуусгар болсон байгаа. Гэр бүл салж байгаа мэдээлэл нь бол фэнүүдэд маш их шокийн мэдээлэл байсан. За ингээд ирэнгүүт хүмүүс бол яагаад салгаар болчихов? Юунаас болчихов? Хэн буруутай вэ гэд яагаад гэдэг асуултууд гарч ирж байгаа. За тэгээс шууд Сун Хэ Кю жүжигчнийг бол буруутгаж эхэлсэн. Тэгээд Сун Хэ Кю жүжигчтэй холбоотой маш олон ийм цуу яриа, цуурхлууд тэгээд жинхэнэ үзэн ядалтууд бол ирж эхэлсэн. Яагаад вэ гэхээр Сун Жунгийн жүжигчин төрүүлээд салах өргөдлөө хуулийн байгууллагт өгцөөн гэдэг мэдээллийг цацсан байгаа. За энэ салах өргөдөл нь болохоор хоёр тал тохиролцоод салж байгаа гэдэг өргөдөл байсан. Гэхдээ мэдээж аль нь алдартай жүжигчин учраас хизээ салах өргөдлөө өгөх, тэрнийхээ дагуу хизээ олон нийтэд хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэлээ өгөх үү, ямар хуу байдлаар өгөх үү гэдэг хувийн бэлтгэлүүд хэрэгтэй байсан. Гэхдээ Сун Жунгийн жүжигчний тал төрүүлж өгөнгүүдээ Сун Хэ Кю жүжигчний талд огт хэлээгүй байсан. Харин Сун Хэ Кю жүжигчний талаас болохоор тэр цацагдсан мэдээллээр нь дамжуулж мэдэж авсан байгаа. Тэгээ тухайн үедээ болохоор тэрний талаар огт мэдээгүй байна гэдэг мэдээллийг цацчаад хэсэгхэн хугацааны дараа Сун Хэ Кю жүжигчний агентлагаас бол хоёр жүжигчин аль нь удаан ингэж ярилцаж тохиролцсон хийцэн дээр салах болж байгаа. Яагаад гэвэл хэтэрхий өөр зан характертай тэрийгэ хамт даван тулж чадахгүй учраас ийм шийдвэрийг гаргасан байгаа гэдэг мэдээллийг бол өгсөн. Харин Сун Жунгийн жүжигчний талаас болохоор муу мэдээгээр та бүхэндээ уулзж аваад үнэхээр уучлаарай. Тэгээд Сун Хэ Кю бит хоёр удаан хугацаанд ярилцсны эцэст салгаар болсон байгаа. Хин хинээгээ буруутгахын оронд болж өгөөл тохиролцоод салгаар шийдсэн байгаа. Тэгээд миний хувьд болохоор энэ их сэтгэлийн зовлонгоосоо хурдан түргэн ангижраад жүжигчний хувьд сайн бүтээлээр уулзах дээрээ хамаг анхаарлаа төвлөрүүлж ажиллах болно гэдэг ийм мэдээллийг цацсан. Тэгэнгүүт хүмүүс шууд Сун Жунгийн үнэхээр их хайртай байсан бичээд салах хүртэлх хэмжээний гэхээр бүх буруу Сун Хэ Кю жүжигчинд байна гэж үзсэн. Тэгээд Сун Хэ Кю жүжигчин рүү бол маш их атакууд орж ирсэн. Энийг тойрсон амир цуу яриа хил амнууд гарч эхэлсэн. Сун Жунгийн жүжигчний талаас салах өргөдлийг өгсөний дараагаар энэ хоёрын салал бол байж болох хугацаанаас маш хурдан болж өнгөрсөн. 1 сарч хүрээгүй хугацаанд албан ёсоор шүүхээс салтыг нь бол баталгаажуулсан байгаа. Хоёр жүжигчний хувьд болохоор аль нь ямар ч хөрөнгө хуваах салсны тэр тэтгэмжийн тэр гэдэг зүйл огт байхгүйгээр өөртөөхөө анх байсан хөрөнгөөцтэйгээ салсан. Ийм учраас процесс бол маш хурдан явагдсан гэж байгаа. За тэгээд Сун Хэ Кю жүжигчнийг тойрсон тэр амир цуу яриануудаас гэх юм бол хамгийн хүчтэй гарч ирсэн нь яг тухайн үедээ гэх юм бол Сун Хэ Кю жүжигчин хятад кинонуудад хит дуудаа тоолж исэн хятадд дажгүй карьертэй байдаг. Тэгээд хятадын тэр бомбнуудаас спонсор авдаг. Тэр хүмүүстэйгээ дотн харилцаатай гэх мэдээлэл гарч ирсэн. Энийг нь болохоор Сун Жунгийн жүжигчний тал ялангуяа хадам талаас нь хүлээж авч зөвшөөрч чадахгүй байсан учраас гэрлэлтэд цуцлсан гэж байгаа. За энэ бол хамгийн амар их явсан. Тэг хүмүүс хүртэл баг энийг тийм л байгаа. Угаасаа л дандаа ингээл драманд тоолсон жүжигчин болгонтойгоо явуулж яадаг, уулзч яадаг. Тэгээд хүнтэй суучаад хүртэл тэр зангаа тавиагүй байна гэдэг байдлаар маш их шүүмжилж исэн. За тэгээд бас нэг салах гол шалтгаан гэж үзсэн зүйл нь юу вэ гэхээр 2018 онд жүжигчин Пак Богомтой хамтраад энэ Намжаа Чингүү буюу найз залуу гэдэг энэ драманд тоглосон. Энийг яагаад асуудал болгож байна гэхээр Пак Богом болон Сун Жунгийн хоёр маш дотны ах дүүс байдаг гэсэн. Цэрэгт явхаасаа өмнө болохоор бүр энийг айгүй их нэвтрүүлгүүдээр нээлттэй ярьдаг. Сун Жунгийн хүртэл ингээд Пак Богомд өөрийнхөө гар утсыг хүртэл бэлгэлж исэн гэсэн тэр гар утсыг нь Пак Богом жүжигчин айгүй урт хугацаанд ингэж хэрэглэж явдаг байсан. Тэгээд олон талаар зөвлөгөө өгч дэмждэг. Бүр үнэхээр дотны ийм сайн ах дүүгийн харилцаатай байсан гэсэн. Тэгсэн чинь энэ драма гарч эхлэхэд кастинг нь тодорхой болох үеэс л жоохон хил ам дагуулж ирсэн. Нөхрийнхөө сайн дотны дүүтэй ийм драманд тоглож болж байгаа юм уу? За хэдийгээр энэ зөвхөн кино драмач гэсэн
тэр дотны дүүтэй нь ингээд одоо хосуудын дүрийг бүтээх зүгээр үуч гэдэг иймэрхүү байдлаар шүүмжүүд бол орж ирж исэн. Тэгээд энийг болохоор бас гэр салалтанд нь нөлөөлсөн гэж үзээд байдэ. Тухайд бол Пакбогом жүжигчний талаас энэ тал дээр маш юм хатуу байр сууриа бол илэрхийлжсэн. Ямар ч хувийн харилцаанд бол нөлөөлөл үзүүлэх зүйл байхгүй. Би одоо Пакбогом жүжигчний зүгээс энэ одоо хосуудын одоо салалтанд бол ямар ч нөлөөлөл байхгүй гэдгийг тэгээд худал мэдээлэл цацгаа болно гэдэг юм мэдгдлийг бол албан ёсоор хийжсэн байгаа. За тэгээд бас нэг эрчимтэй явсан мэдээлэл нь юу вэ гэхээр энийг болохоор Сун Жунгийн жүжигчний ойр дотны хүмүүсээс авсан мэдээлэл гэж цацж байсан. За энэ хоёр гэрэлсний дараа Сун Жунгийн жүжигчний одоо зан ааш маш хурдан өөрчлөгдсөн гэсэн. Тэгээд хитрхи юм одоо хяналт тавих гад бүх зүйлд нь оролцох гад байсан Сун жүжигчний хитрхи юм хувийн орон зайд жоох ингээ халтах гад хянах гад байдаг гэсэн мэдээлэл байсан. Дээрээс нь Сун жүжигчний одоо сонирхол тэр үзэл бодлыг нь хүлээж авч саналыг нь бас сонсгүйгээр хүүхдтэй болохыг шаардаад байдаг гэсэн. Сун Жунгийн жүжигчин болохоор өөрөө юм гой халуун дулаан ам бүлийг бий олгох бүтээх ийм хүсэлтэй байдаг гэсэн. Тэрнийхээ дагуу Сун жүжигчний биеийн байдлыг ч анхаарахгүйгээр зүгээр л хүүхдтэй болох төлөвлөгөөг ингээ байнга ярьдаг гэсэн. Энэ нь болохоор энэ хоёрын салах бас нэг шалтгаан болсон гэж цуу яриануд бол гарч байсан. За энэ дээр болохоор дийлэнхтэй Сун жүжигчнийг бол тойрсон, Сун жүжигчнийг буруутгасан иймэрхүү ховж цуу яриануд гарч байсан. Гэхдээ Сун жүжигчний талаас бол ямар ч ийм тайлбар бол хийгээгүй, маш чимээгүй байсан. Өөрийг нь тэгж их буруутгах жахад үгүй гэдэг өөрийгөө зөвтгсөн, өөрийгөө хамгаалсан нэг ч тайлбар хэлээгүй эргүүлээд Сун Жунгийн жүжигчнийг бас тодорхой хэмжээгээр буруутгасан нэг ч тайлбарыг хэлээгүй, маш чимээгүй байсан. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр хоёр жүжигчний салалт болон түүнийг тойрсон цуу яриануд бол намжиж эхэлсэн. Тэгээд аль аль нь карьераа хөгөөд Сун Жунгийн жүжигчин дахин гэр бүлтэй болоод хүүхэдтэй болоод явсан. Харин Сун жүжигчний талаас карьер дээрээ илүү анхаарал явж байсан. За ингэж үүний дараагаар 2022 онд Glory гэдэг драмагаар камбэк хийсэн. За тэгээд энэ болохоор бүр үнэхээр өөр дүр төрхийг гаргаж ирсэн. Өмнө нь харж исэн тэр дүр төрх бол ерөөсөө байхгүй байсан. Одоо драмагийнхаа нутаг агуулгын ч гэсэн юм өшөө агуулттай. Тэгээд бодит явлаас сэдвэсэн ийм драма байсан. Энэ драманд тоглосныхаа дараа Сун жүжигчин телевизийн нэвтрүүлэгт орж ярилцлага өгж байхдаа за би өнгөрсөн хугацаанд ингээд өөрийнхөө тоглосон бүх драма тэгээд тэн дээр гаргаж байгаа жүжиглэлтээсээ болон тэгэхээр залхацсан байсан гэсэн. Ерөнхийдөө л нэг ойролцоо иймэрхүү романс кинонууд, драманууд мэдээж ингээд үзэгчд бол маш туртаагаар хүлээж авч гоё болсон. Гэхдээ би өөрийнхөө жүжиглэлтийг харахаар амар уйтгартай байдаг гэсэн. Ямар ч шин зүйл байхгүй. Би ингэж уйдж хахад намайг үзэж байгаа үзэгчд хичнээн их уйдж байгаа бол гэж боддог байсан гинэ. Тэгээд энэ Glory драмагийн зохиолч Ким Ин Сүгтэй бас хувийн харилцаа талаасаа ч гэсэн айгүй дотн байдаг. Уулзаж байж байгаад Ким Ин Сүг зохиолчоос за би ерөнхийдөө иймэрхүү утга агуулгатай юм драма бичиж байгаа гэдгийг сонсоод би шууд тогломоор байна гэдэг хүсэлтэд хэлжсэн гэсэн. Тэгээд тухайд драман дээр тоглож байхдаа бүр үнэхээр хамгийн аз жаргалтайгаараа байсан гэсэн. Өөрийнхөө тоглож байгаа тэр жүжиглэлтийг хараад надаас ийм дүр төрх гарч болт юм байна. Ийм хоолойны өнгө хүртэл гарч болт юм байна гэд. Тэгээд зураг авалтын өдрөө бүр ингээд тисэн ята хүлээдэг байсан гэсэн. Сүүлийн хэдэн жилүүд ингэж их одоо бүр догтлсон тийм мэдрэмж хизээ авснаа хүртэл санахгүй байна гэд ярьжсэн. За тэгээд мэдээж өнгөрсөн хугацаануудынхаа талаар ярьсан. Тэрэн дээр болохоор за миний талаар бол маш их цуу яриа, цуурхал бол гардгаа. Тэгээ би бол маш олон хүмүүсээр ингээд бүр гидсээ цадтал хараалгуулдаг. Тэгээ тэрэндээ бол би өөрөө тасцаа. Харин миний гэр бүл ойр дотны хүмүүсийг л хүмүүс юу ч мэдэхгүй байчаад худлаа ингэж доромжилж харааж ярихад бол үнэхээр сэтгэл өвддгөө гэж ярьж байсан. За тэгээд дээрэс нь өнгөрсөн хугацаанд бол мэдээж хувийн амьдрал талаасаа ч тэр надад хэцүү байсан. Тэгээд тэр бүгдийгээ би одоо даван туулсан нэг арга нь гэх юм бол өөрийгөө хайрлаж сурсан гэсэн. За тэрийгээ болохоор Нуу Хэгён гэдэг нөгөө өмнө нь хит хитэн драма дээр хамтарч ажилласан зохиолчтойгоо ярилцж хахад нөгөө зохиолч нь за чи хүн өөрийгөө хайрлаж сурч ээж бусдыг бас хайрлаж чаддгиймээ, бусдад хайр түгээж чаддгиймээ гэд. Тэгээд 5 жилийн турш нэг ч өдөр алгасаагүй одоо тэмдэглэл бичиж эхэлсэн. Тэгээд талархсан зүйлээ бичдэг байсан гэсэн.
Тэгээд хамгийн анх болохоор одоо өглөө босчоод талархсан зүйлээ бичгээ тэмдэглэл бичих гэсэн чи юу бичгээ мэдэхгүй өнөөдөр надад талархсан зүйл байхгүй байна гэж бодож байгаад нөгөө зохиолч руугаа залгаад би юу бичгээ мэдэхгүй байна гэд асуусан. Нөгөө зохиолч нь болохоор за өнөөдөр чи ингээд сэрсэн гой цэвэр агаараар амьсгалж байгаа чинь талархмаар зүйл жиний те одоо хайртай нохойчин эрүү сарвал байгаа талархмаар зүйл чамд ингэж одоо санаа зовхгүйгээр идэж уух боломж байгаа идэх зүйл байгаа ч бас талархмаар зүйл гэж хэлээд тэрийг сонссныхоо дараа нэрээ хүн заавал талархах зүйл гэхээр маш том зүйлийг боддог. Гэхдээ бидний өдөр тутмын амьдрал маш олон талархах зүйл байд юм байна. Иннээсээ хүн ингээд өөрийгөө хайрлаж эхэлдэг юм байна гэдгийг мэдэж аваад тэгээд сүүлдээ бодлоо юу гэж зэгцэлсэн бэ гэхээр болох ёстой юм болдгороо л болно. Надад ирэх ёстой юм эрдгээрээ ирнэ. Миний хажууд байх ёстой хүмүүс байдгаараа л байна. Тэр зүйл надад ирэхгүй байх юм бол минийх болох ёсгүй л гэдэг зүйл. Би хэдийгээр хүсэж байгаа ч гэсэн тэр хүн миний хажууд байхгүй бол тэр хүн миний хажууд байх ёсгүй л хүн юм байна гэд. Ер нь тэгж аливаа зүйлийг хүлээж авдаг болсноос хойш айгүй юм сэтгэлийн амар амгаланг олсон гэж ингэж ярьж байсан. Ингээд хоёр жүжигчин маань өөр өөртөө карьерийг болох өгөөд явж байгаа. Сун Жүнгийн жүжигчний хувьд гэх юм бол салсныхаа 1 жил гарan 2 жилийн дараагаар одоо 2 дахь гэр бүлээ зохиогоод одоо 2 хүүхэдтэй болцсон байгаа. Гэтэ саяхан цацагдсан нэг мэдээлэл гэх юм бол Сун Жүнгийн жүжигчин 3 дахь хүүхдээ өлгөөдөж авахд бэлтэж байгаа гэдэг иймэрхүү цуурхал бол цацагдсан. Гэтэ энийг яг албан ёсоор бол хүлээн зөвшөөрч мэдэгдэл бол хийгээгүй байгаа. Зөвхөн ойр дотныхоо хүмүүсээс гарсан мэдээлэл гээд цацагдсан байгаа. За энэ мэдээлэл харин цацагдаад гисэн чинь сүүлийн үед зүгээр одоо нийтээсэн дунд ямар хуу хандлага байна вэ гэхээр Сун Жүнгийн Сун Хэгийн хоёр жүжигчнээс салсан шалтгаан нь тэгвэл жинкнээсээ нөгөө хүүхэдтэй болохыг хүсээд тэгээ хүүхэд гарга гэж шахаад байдагсэн тийм шалтгаан байгаа юм шүү, байсан юм биш үү гэдэг тиймэрхүү хандлага бол жоохон ажиглагдчихж байгаа. За ингээд та бүхэндээ жүжигчин Сун Хягигийн талаарх мэдээллийг бэлтгэж хүргэлээ. Шинэ мэдээлэл гэх юм бол 2026 онд Netflix дээр цацагдах драманыхаа зураг авалтыг эхэлсэн байгаа юм билээ. Эдгээр жүжигчидтэй хамтарсан тэгээд Нуу Хягион зохиолчийн драма байгаа. Аль үжээ кастууд нь тодорхой болоод зохиолч нь тодорхой болонгууд бас хүмүүсийн хүлээлтийг үүсгэчихсэн байгаа. За тэгээд хэдүүлээ харин эх 7 өдрийн 2 дахь өдөр Weekly K базаараа иргэн уулзлаа. Түр баяртай.